Доктор баяжнаа хэлэх ёстой. 10 жилийн өмнө энэ асуудлыг бидний хандаж тавьсан. Тэгээ бид одоо энэ бүтээлийг судалгааны хэлтэнд оруулахын тулд 10 гаруй жил ажиллалаа. Тус бүтээлийг одоо эхний ээлжинд дотооддоо судалгааны хэлтэнд оруулаад дараа нь гадаад хэлүүлсэн дээр юм байлоо гэж бодсон. За тэгээд ерөнхийдөө бол энэ гар хвчлэлийг бичсэн хүн байна. Хүн маань бол Санжийн Довчингой 20-р зууны Монгол улсын төрийн нэртэй зүтгэлтэн бүгдийн Монгол улсын сангийн яамны сайд 13 жил хайшсан ийм алдартай хүн байгаа. За тэгээд Санжийн Довчингой тухай зогсд орцсон дээр баг. Бид ер нь Санжийн Довчингойтой холбогдлоо ерөнхийдөө энэ гар хвчлэлтэй холбогдлогоор судалгаагаа бол 2-3 зөвлөрч хийсэн. Санжийн Довчингой бол Өвөрхангай аймгийн Үржид сумын хүн, Сайнхой аймгийн Элдэнбилийн хошуу. Одоо Өвөрхангай аймагт ер нь Санжийн Довчингой судлааг бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын уул Монгол улсын нэртэй түүхч Сэмчгийн Эчин нургай хийсэн. Эчин нургай бол бид нар бас Эчин нургай хийсэн бүтээлээс гадна энэ Санжийн Довчингой энэ гар хвчлэлтэй холбоотойгоор ирээдүйн судалгааг бол хийж явууллаа. Үндэсний төв архивд байгаа илрээгүй олон баримтуудыг илрүүлсэн нэгэн бүтээлийн хэмжээнд одоо бичлэлтэй хийгээд бараг дуусж байгаа. Тусгайлан бас ном гарна Санжийн Довчингой. Тэгэхээр одоо Эчин нургай бол Довчин судлалын үндсийг тавьсан байдаг. Тэрээр бол 1980-аад оны дундаас эхлээд санхүү зээл бүртгэл, за тэгээд санхүү банкны мэдээлэл зэрэг сэтгүүлүүд, ард ирэх сонины 1990 оны 10 дугаар сарын 7-ны 27-ны номер 48, засгийн газрын мэдээлэл сонины 1991 оны 3 дугаар сарын 1-ний дугаар эдгээр дандаа Довчин судлалын судалгаанд хэлбүүлж эхэлжсэн. Улмаар бол 1994 он Санжийн Довчин сайд эдийн засаг улс төрийн байр суурь бүтээлийг хэвлүүлсэн байдаг. Энэ дээр тулгуурлал бид мөн одоо Санжийн Довчинтой холбогдлоо дээр хэлсэн баримтуудыг илгээдгүү судалгаанд оруулж байна. За тухайлбал Эчин нургай багшийн бичсэн одоо санхүүч зээл бүртгэл 1980 оны үед хэвлэгдсэн энэ бүтээлүүд, за мөн Санжийн Довчны талаар санхүү банкны мэдээлэл сэтгүүл, за мөн одоо санхүү банкны мэдээлэл сэтгүүлийн одоо санхүү яамны сангийн яамны 7 дахь сайд Санжийн Довчин гэх зэрэгтэй одоо олон юм судалгааны юм болсон. Бид Санжийн Довчин буюу гар хвчлэлтэй холбоотойгоор Санжийн Довчин холбогдох арга хэрэг төрөл төрсөн талаар судалгаа явуулсан. Энэ нэлээдгүй мухардах байдалтай очсон. Гэхдээ бид одоо Санжийн Довчны төрсөн дүү Доржгой Ж охиныг бол олж авсан. Энэ бол Даваа хуугаа бол одоо Довчин Санжигой бол 4 хүүтэй байсан. Тэрний Доржгой охин бол Даваа хуугаа байдаг. За Даваа хуугаа уулзсан бидний ер нь бол Өвөрхангай аймгийн Үржид сумын болон Санжийн Довчны нэмж Санжийн Довчны төрсний 130 жилийн өнгөрсөн жил болсон. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр манай түүхийн хүрээлэн бид манай ойрох үеийн шин түүхийн салбарын төлөвлөгөө гаргаад ажилласан, хурлын зохион байгуулах гад нэлээдгүй юм зүтгэснээр даанч санхүү мөнгөний боломж олдоогүй, ном нь хэвлүүлэх санхүүгийн бүрдэл бий болоогүй. Гэхдээ энэ хугацаанд бол бид нэр Санжийн Довчны ард тал үр дүрсийг илрүүлэх ажлын үр дүнд бол Даваа хуугаа олж авсан. Даваа хуугаа одоо бидэнтэй ирж уулзаад манай хүрээлэнд ирээд ингэ уулзалтаа явсан. За Даваа хуугийн тухай үндсэн төв архивд байгаа баримтуудаа тулгуурлаж үзсэн. Санжийн Довчингийн дүү Доржгойг одоо үндэсний архивын давлгаа гаргаж ирсэн. Өвөрхангай баян хүн дээр гарч ирж илээ. За мөн 2-3 давлгаа гаргаж ирсэн. Энэ дээр болохоор 2 Доржгой. Санжийн Довчингой өөр удмыг төлөөлж байгаа 2 Доржгой. Нэг Дорж гэдэг нь Санжигой ах нь байгаа. Нөгөөний Дорж гэдэг нь Санжийн хүүн байгаа. Тэгэхээр Даваа хуугаа болохоор энэ Санжигой Доржоос дуулгаад гарч ирсэн байгаа. Тэгээ энэ архивын давлгаа энэ дээр бас байдаг. 33 оны Өвөрхангай зүүн үлжидээс бас гарч ирж илээ. Яг одоо баруун үлжид зүүн үлжид гэж байгаа шүү үлжид сумчин тийм. Зүүн үлжидээс нь бас энэ Доржийн Санжийн хүүд Доржийн хүүхдүүд ингэ гарч ирж байгаа. Энэ мэтлэн энэ хоёр талын судалгаа ажил. Дараагийн хүн бол одоо энэ Довчингой өөрөө өр хүүхдгүй байсан. Санжийн Довчингой. Тийм учраас өөрийнхөө төрсөн ах том Доржийнхаа хүүхдийг өргөж авсан гэж гэртэн байж гисэн. Тэгээд том Доржийн хүүхд нь Цэрэн Дондоо гэж байсан. Цэрэн Дондоо нь болохоор Үржи баяр, Үржи сайхан, Үржи бат гэсэн 3 хүүхэдтэй.
Тэгээд бидний судалгааны явцад том доржийн өргөдөл болох одоо эднийхэн бүр довчин санжийн довчин гэсэн овг авцсан баг. Тэгээд довчин овгтой. Тэгээд энэ залуутай уулзаад бид ингээд зураг мөрөг авах болж ирсэн. Ийм. За ер нь довчин сайдын 130 жил байран зориулах хүрээнд нэлээдгүй ажил явуулаад сангийн яам руу эдийн засгийн хөгжлийн яамчтай олон яамнууд руу бид нар бас хамтарч ажиллая гэсэн бичиг баримт явуулаад жил гаруй яваад тэгээд амжилт нь өрөөгөө. Гэхдээ одоо бид өөрсдийнхөө хүрээнд үржил сумынхантай холбогдож байгаа Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Өөр хангагийн үржил сумд төр хурлаа хийх боломжгүй байсан. Яг тэгвэл 25 оны 7 сард бол санхүүгийн бол тийм тогтоол гарсан учраас одоо энэ сум орнуудын санхүүгийн байдал гэдэг хэцүү болсон. Тийм учраас хүрээлэндээ төвлөрч байгаад одоо 25 оны 9 сарын хурлыг зохион болсон. За тэгээд Өөр хангай аймгийн үржил сумын түүхийг гүнзгийрэх зорилгоор болон довчин судлалын түүхийг судалгааны хүрээнд явуулах зорилгоор ерөнхийдөө бид нэр 3 зүйл төвлөрч ажилласан. За нэгдүгээр бол довчингийн намтрын судалгааг өмнөх судлаачдын хийсэн судалгаанд тодруулан дэлгэрүүлэх бодлого барьсан. Үүний тулд түүний амьдрал үйл ажиллагаа нэгдүгээр довчны эдэр нас болон хошууны болон төрийн албан зүтгэж эхэлсэн 1895 он төрсөн шүү дээ. 95-аас 1926 он мөн бүгд Монгол улсын сангийн яамны сайд болон банкны ерөнхий орон дараагаар ажиллаж исэн 1926-аас 39 он. Бид нэр манай шинэ түүхийн салбар Монгол улсын банкны салбар үүсч байгаагц 100 жилийн хүрээнд ном хэвлүүлсэн. Монгол банкны түүхийг бичсэн. Түүнээс гадна Монгол банкны түүхийн 2 бот баримтын хэл гарсан. Тэр түүхэнд бол манай профессор Өнөөжин Цонхоор бас орж ирсэн. Тэр хүрээнд хэр болгон судлаачдын ордгоо Монгол банкны архивд бид нэр орсон. Эцэг дандаа баланс гонаас янз бүрийн нэгтлэн бодох ажлууд баримтууд байдаг. Тэр хүрээндээ бид нар бас санжин төвчөнд холбогдлоо зарим нэг баримтууд илрүүлсэн. За энэ тухайд сангийн яамны сайд болон банкны ерөнхий орон дараагахтай хийсэн ажил 3 дугаар хэрхэн хэлмэгдсэн юм бэ гэсэн ийм 3 зүйл төвлөрч ажиллаж байгаамаа. Тэгээ бид товчхон яваа яагаад энэ бас 30 хэдэн слайд байгаа. Тэгэхээр товчхон бүгдээ уншдаггүй явчих тийм ээ. Тэгээд бидний сайн мэдих санжин товчин бол Монгол улсын нэртэй санхүүгч банкны том зүтгэлтэн байсан. Тэгээ 2 дугаар хүн байсан. Одоо 4 хүүхэдтэй гэж бид үдээр өгүүлсэн. За одоо санжин товчин бол 12 настайгаас гэрийн сургалтаар боловсруулаад эзэмшсэн. 1908-аас 12 оны үед бол хошууд хамгийн газар аймгийн чуулган туслах жинхэнэ бичээ төвшөлтэй алба хашиж байсан. 1913 онд нийс хүрээнд ирсэн. Энэ үеэс эхлээд одоо хожир боломжсох сайн аймгийн цэргийн хороод бичээчээр ажиллаж ирсэн. За мөн 1914-өөс 19 он хүртэл цэргийн яамд алба хашиж ирсэн гэх жишээтэй. Тэгээ бид нэр дээр хэлсэн сангийн яамны сайд байх үедээ Монгол банкны ерөнхий орон дарга байх үедээ ажиллаж исэн үйл ажиллагаа мөн түүний үндэсний харьцаа үүсгэл ясан дараахан 1921 оноос детачлаа өгүүлбэл бол он сар өдрөөрөө байгальтай намтрын судалгаа тэр энийг алгасан явчих. Тэгээ гол ажил бол санжин төвчин бол шинэ эргэлтийн бодлогыг одоо дэмжижсэн, улсын сан өмөргийг хэмнэж, арвижуулах талаар, ардуудын эдийн засгийн боловсролыг дээшлэх талаар бол олон арга одоо маш олон тийм татвар хэвлэлээр их олон нийтлэгдчихсэн байна. Энэ Монгол улсын санхүү эдийн засгийг яаж арвижуулах уу тэр талаар сонь сонь юм дижсэн. За мөн Монгол банкны Монгол зөвлөлтийн ховны үйлсэн худалдаа аж үйлдвэрийн банкыг 24-өөс 24 оны 6 сард байгуулахад одоо анхны мөнгөний тэмдэгтийг гүйлгээнд оруулах, мөнгөний шинжилт явагдж байсан дээр довчин бол сангийн яамны сайдын хуваар мөнгөний шинжилт хийх Монгол улсын комиссийн гишүүний хуваар Монгол банкны ерөнхий хорооны орлогч даргын албыг 1926-аас 39 онд хасж байсны хувьд бол Монгол улсын тухайн үеийн банк мөнгөний асуудлыг төр засгийн өмнө эрхлэн хариуцж ирсэн. За энд Монгол банкны байшин энд бол тухайн судалгаа хийж байхад Монгол банкны энэ байшинд Монгол банкны ерөнхий ороо сангийн яам хоёр цуг байлж ирсэн билээ. Нэг л газар байсан билээ. Одоохоноор олон газар байгаа. Нэг л байшин гэж байлж ирсэн. За энэ бол манай өөрөө судлаачаас гаднаас гэрэл зураг, түүхэн гэрэл зураг нэлийн сонирхдаг. Энэ бол та бүхэн сайн мэднэ шүү дээ. Монгол банкны байрлал юм байж байгаа. За ингээд сангийн яамны сайд байсан давчин холбогдохын гар бичвэрлийг одоо Золзоо доктор Дасчинц багшийн саамраас гарч ирснээр бид нэгэн сонин Монгол улсын 20-р зууны ихэнх үеийн эдийн засгийн түүхийн судалгаанд холбогдох сонин чухал зүйлс гарч ирж байгаа. Энэ юу гэхээр бидний сайн мэдэх 1923 онд батлагдсан анхд юуны эдийн засгийн үндсэн бодлогын анхны их нь бол үндсэн төв архивд байж идэг. Би бас энэ нэр өгүүлж бичижсэн. Тэгэхээр энэтэй холбогдуулж санжин товчныг энэ гар хвчлэг гол агуулга нь ямар байсан бэ?
Анхдор эдийн засгийн анхдор үндсэн бодлогын 18 зүйлтэй. Тэгэхээр санжин давчингийн гар хвчил бол 15 зүйлтэй байгаа юм. Ерөнхийдөө баяжуулсан гэсэн үг. Өөрөө яваад бол 1926 онд сангийн яамны сайдварлцсан. Тэгээд энэ гар хвчил 1927 онд бичигдсэн байна. Чойлон гэдэг нь үнэн. Чойлон бол манай судрагч хөрөлөнд ажиллаж исэн нэгтлэн бодох юм. Тэгээ байж исэн. Тэр анкет нь бусдын манай хөрөлөнд байгаа л да. Тэгээд энэ чойлонтойгоо бичсэн энэ гар хвчил нь ийм учиртай. Тэгээ энийг би бол бас ингээд давчингийн гар хвчлэгийн ховор зүйл одоо 100 жил нь болно шүү дээ. Энэ гар хвчлэл 100 жил. Ерөнхийдөө энд би архивд бас суудаг хүн энд гар хвчлэлийг хайж одоохондоо эрлүүлж олоог байгаа. Энд тэнд бас байж магадгүй. Өөр ховлоор нь байж магадгүй хайгаад байгаа. Тэгэхээр дашчамч багшийн энэ судалгаад намтрын судалгаан дээр аргагүй сая золзой докторын энэ дээр ирж шүү дээ. Намтрын судалгаар аргагүй санжийн давчин дээр холбогдож байгаа тийм ээ. Тэгээд санжийн давчингийн судалгаа хийж явцдаа энэ гар хвчлэлийг олсон байх нь биш үү? Одоогийн байдлаар тийм. Тэгээд бид энэ судалгааг Монголдо хэвлүүлэхээс гадна бас энэ ховор чухал баримт байгаа. Японд хэвлүүлсэн. Японы монголчуудад нь Табучи Йокотой хамтраад Япон болон Монгол шинэ үсгээр аваад ингээд Японы Хоккайдогийн их сургуулийн сэтгүүлд хэвлүүлсэн. Японч маш их сонирхсан. Монгол улс ч одоо ийм сайхан эдийн засгийн чухал том мэрэгчлэнтэй байсан юм байна. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр нь ерөнхийдөө 1940 онд гол хөтөлбөр чинь эдийн засгийн үндсэн бодлого болон энэтэй бол цаашгүй холбоотой байсан юм байна. Маш их гадаадын эдийн засгийг сонирхжээ. Тэгээ энийгээ хэвлүүлсэн их олон танталт авсан. Бас сахимаар явж байгаа энэ одоо сайн судалгаа явж байгаа. За ингээд дээрх гар хвчлэлийг бичгэд бол Монгол улсын санхүү эдийн засгийн нэгэн онцлог үйл явдал болсон. Арилжааны хэрэгсүүлэх төргийг тийм ээ монголчууд улс орны хэмжээд хэглэж гисэн. 1925-аас гэдэг шүү дээ. Гэтэ хэвшсэн нь бол 25, 26, 27 ингээд яг Монгол төгрөг хэвшлээ бас цаг хугацаад шаардлагач гисэн. Яг энэ хүрээнд одоо давчин сайдын голлох үүрэг үүсгэсэн. Энэ давчин бол Монгол улсын сангийн яамны сайдад тохиогдоод ердөө 1 жил болж байхдаа энэ гар хвчлэл бичсэн байна. Тий. Тэгэхээр энэ хоорондын харьцуулсан судалгаа яг судалгааны юм бол та нар жоохон өөдөгтэй магадгүй ихтэй хоёр чухал гар хвчлэлийг эдийн засгийн тоологдол гар хвчлэлийг хийсэн харьцуулсан судалгаагаа одоо бас цогцлох одоо явчих өдөө уншаад яах вэ. Тэгэхээр энд одоо Монголын энэ гар хвчлэлээ бол сангийн яамны сайд маань 1927 оны 5 сар 25-нд бичсэн байна лээ. Бидний өгүүлэх одоо Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлал ирсэн тухай дэвтэр буюу гар хвчлэлийг бол 133 хуудастай тийм ээ. Энийг одоо бид эдийн засгийн үндсэн бодлоготой 1923 онд батлагдсан эдийн засгийн үндсэн бодлоготой харьцуулж үзэх юм бол ийм сонин юм гаргалгаанд гарч ирсэн. Эдийн засгийн үндсэн бодлого нь одоо бидний сайн мэдэх бэлгийн цэрэнд орж, жамсрангийн цэвэн, онготын жавин зэрэг тухайн нэртэй эдэмтэн судлаач төрнийгийн том зүтгэлтний военаар одоо энэ баримт бичиг бол 23-ны 8 дугаар сард батлагдсан байдаг. Тэгэхээр эдийн засгийн үндсэн бодлого анхны их нь бол архивын ерөнхий газрын улс төрийн нам олон нийтийн байгууллагын архивд байж идэг. Уг баримт бичиг нь бол 1923 оны 7 дугаар сарын эцсээр хөрлөгдсөн байдаг. За ингээд энэ хоорондох энэ хоёр чухал эдийн засгийн чухал хөтөлбөр гэж хэлэхээр зүйлийг харьцуулж үзсэн судалгааг та бүхэнд одоо толилуулъя. Жишээ нь одоо эдийн засгийн үндсэн бодлогын 3 дугаар зүйлд худалдаа 17 дугаар зүйлд гадаад худалдаа гэж бичсэн байхад Довчин сайдын бичсэн гар хвчлэлээр бол Монголын эдийн засгийн 1 дугаар зүйлд нь худалдаа 8 болон 10 дугаар зүйлд нь дотоод худалдаа жин хэмжээнд тухай бичсэн байна. Их сонирхолтой. За энэ ингээд яриад бас зөндөө юм байгаа л да. Нарийн гар хвчлэл тайлбарлахад наривч ингэж судалгаа хийхэд жишээ нь одоо эдийн засгийн үндсэн бодлогын 1 дугаар зүйл мал хадуулах тухай. Мал аж ахуйч Монгол улс эдийн засгийн гол үндэс байсан шүү дээ. Би одоо ч гэсэн бас эдийн засгийн судалгааны түүний үед эдийн засгийн гол үндэснийг мал аж ахуйн байр суурь буураагүй гэж боддог хүн. Эдгээр уул уурхай Монгол улс эдийн засгийн гол үндэсийг бүрдүүлж байгаа боловч те 90-ээс хувийг уул уурхаас гарч байгаа орлого бүрдүүлж байгаа боловч мал аж ахуй чухал төрс газар нь мөн шүү гэж боддог. Тэгэхээр давчингийн одоо энэ дээр бол мал хадгалах тухай гэж хаад давчин гар хвчлэл дээр бол мал өсгөрийн ажил. За энэ дэлгэрүүлж малаа яаж өсгөх юм хэрхэн аж ахуй ашигчийн үрдэх тухай гар хвчлэлээр угаасаа байгаа. Тэгэхээр одоо ингээд давчингийн эдийн засгийн үндсэн бодлого дээр байгаа дурдсан зүйл давчин гар хвчлэлд борцсон зүйлийг харьцуулж харахад их сонирхолтой зовлонтой гарч ирсэн. Жишээ нь одоо давчин бичсэн гар хвчлэл бол газар тавиалан, албан татвар, дэлхийн баялагын аюулын хэмнэх, гайл, чулуун нүүрсний баялаг гихчүүд одоо хүн хүч, эрүүл мэнд хүн хүчний нөөцийн талаар хэрхэн баяжуулах вэ гэсэн юмд байж байгаа.
За ингээд бүгдийг уншгаач таахан жоо сонирхолтой байж магадгүй наривчсан тийм эдийн засгийн юм болохоо одоо бас ингээд явчихаар. Тэгээ одоо Довчингийн одоо энэ бүтээл нь Монголын эдийн засгийн байдал тариа удааны талаарч гэдэг юм уу тэгэхэд эдийн засгийн үндсэн бол бичсэн байдаг байхад Довчингийн гарчмал дээр бол ой модыг ашиглах, ан гөрөөс, загс агнуурыг хэрхэн барих, газар усны баялаг ашиглах явдалтай эмх жогомтойгоор явуулах, ой модыг боловсон байдлаар ашиглах хэрэгтэй гэхгүй хайр нэргүй ядж байгаа. Ой мод хайр нэргүй ядчихсан. Энийг одоо боловсон байдлаар ашиглах хэрэгтэй байна. Гайл төрөөс авах хэрэгтэй байна. Энэ зөв харилцан тус хоршоог хөдөө орнотод байгуулах хэрэгтэй. Энэ хөдөө харилцан хоршоог бол нийт чөлөөтэйгээр ард иргэдийн дунд байх ёстой юм шүү гэсэн ийм санааг бол агуулсан байдаг. Ардын хоршоог яаж байгуулах юм? Эдийн засгийн үндсэн болгоод ардын хоршоог байгуулсан нэгэн хэргийг идэвхтэй сайн үйлдвэж зохино гэж бол Довчингийн гар хвчүүл дээр цахилгаан утас тавих, хөөрөг, дид бүтцтэй хөгжүүлэх талаас саналуудаа нэлээд хожил тавьж өгсөн. Энэ мэт нь одоо олон зүйл байгаа юм л да. Тэгээ одоо бүгдийг өгүүлж одоо яах вэ? Төсгөл тавьдаа бол энэ дээр харьцуулсан хүсэгтээс харах юм бол Довчин болон эдийн засгийн үндсэн бодлогын бие нөхсөн ялангуяа Довчингийн гар хвчинд бол эдийн засгийн үндсэн бодлого олон баяжуулсан, олон саналаар ингээд дэлгэрүүлсэн. Яг бол эдийн засгийн үндсэн бодлого 23 онд байгуулагдсан тийм. Гэхдээ 27 онд дахиад одоо Довчин сайдын энэ хөтөлбөр одоо эдийн засгийн хөгжүүлэх хөтөлбөр гарч ирсэн. 4 жилийн хугацаанд гэдэг. За ингээд гол ач холбогдлоор дотороо бас ингээд гар хвчлэлтэн дотороо бас ингээд эдийн засгийн үндсэн бодлогод энийг 7 зүйлд ангилж дид зэтгэд хувааж гисэн. Энэ гар хвчлэл. Энэ ерөөсөн Монголд дахиж өөр хувьлаар олдохгүй байгаа юм л та. Гарж үлэх сайн л байдаг. Гэтэ маш чухал ховор байна. Тэгээд улсын санхүүгийн байдлын тухай, мөнгөний явдлыг шинжтгэн сайжруулах тухай, орон нутгийн захиргааны газруудын санхүүгийн тухай, малын ажлын тухай яг ерөнхийд тоймолж байгаа юм да. Дотор нь малын ажиллагаа гэхэд ажлын тухай гэхэд малаа яаж хашааж болох уу, гал усны аюулаас яаж хамгаалах уу, яаж өсгөх үү, нэрийн юмд байгаа л да. Тэгээд дэлхийн баялаг ба тариалан хадлагын тухай гэдэг бас өгж байгаа. Нийтлэл техник нэвтрүүлэх явдал буюу дид үтцийн тухай салбар яаж хөгжүүлэх юм. За тус улсад худалдаа яаж хөгжүүлэх гэх жишээд 7 дагвар сэдвтэй ийм чухал баримт байгаа юм. Энэ бол маш чухал баримт гэж би бол өөр судлаач хүмүүст бодож идэг. Тэгэхээр одоо гол энэ гар хвчлийн гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр эдийн засгийн үндсэн бодлогыг баяжуулах тийм. Монгол улсын эдийн засгийг зузаадах бодлогод нэг хэрэгцээтэй байсан салбаруудыг яаралтай хөрөнгөжүүлэх, боловсон хүчнээр хангах, худалдааг өргөнөөр явуулахдаа орон нутагт байгуулах, хоршоодын эрхийг ардууд нь чөлөөтэй өгөх, байгалийн байдлыг зөв зохистой ашиглах, аж үйлдвэрийг хөгжүүлэх, малыг өсгөх. Гэхдээ малыг өсгөхдөө хамгаалах арга хэмжээг илүү аав. Хашаа барих одоо юу гэдэг нь те. Гайр татварын бодлогыг системтэйгээр явуулна. Гихчээд ингээд анхаарахад гол ач холбогдол нь оршиж байгаа. Тэгээд энэ гар хвчүүлийн эхний юун дээр их сонирхолтой, эхний оршил дээр нь болохоор эзэсхийг засгийн үед Монгол улсад улсын санхүү эдийн засгийг ингээд нэгтэлж ирсэн тийм бодлого байхгүй чи. Автонат засгийн үед ч гэсэн орлого зарлагаа монголчууд хянж байгаагүй байна. Тийм ээ? 1911 оны үндсэн эрхчлэлийн хувьсгалын үед ч гэсэн тэрнээс өмнө мэдээж эзэсхийг засгийн үе гэдэг нь одоо манжи гişтэй байсан үе шүү дээ. Тэр үеийн эдийн засгийн үед юм байсан. Дараа нь одоо 11 оны хувьсгалын үед ингэж залгарсан. Автонат засгийн үед бас орлого зарлага хянж байгаагүй. Гэтэл түүхийн байдланд бол 1914 оноос одоо манай даалгавар цэржимдийн үеэс одоо байгалийн баялагаа хэрхэн ашиглах. Тэгээ Монгол ортой байгуулсан гэрээмээрээ тэрний хэдэн хувийн монголчууд авах маах гэдэг нарийн юм бас байдаг л да. Гэхдээ нэгдсэн төсөө ингээд орлого зарлага хөтлөж ирсэн байхгүй юм шиг гэж Санжин Довчин энэ гар хвчлэлийн ихэн дээр бичсэн байлээ. Энэ бас үнний хувьтай. Тэгээ ийм чухал баримт байгаа юм. За яг энэ дээр үн сон дээр одоо Санжин Довчингийн би дээр хэлсэн маш олон нийтлэлүүд байна. Энийг бидний бүгдээрээ архиваас бодлон бот тогтмол дээрээс авсан. Номдоо ашиглаж оруулна. За төгсгөлд нь одоо Санжин Довчин энэ хүнийхээ нэгэн төгөлж байгаа энэ хүний хилэмжсэн тухай. Чухал юмд бид нэр Санжин Довчин өөрчлөлт болох даваа хуугаас авсан. Хувийн хөмөр гэрт нь ороод одоо Санжин Довчин одоо 39 38 онд барьсан 41 онд бодсон шүү дээ. Тийм учраас одоо тэр цагаат захлын комиссаас өгсөн 1965 оны 5 дугаар сарын 21-нд өгсөн цагаат захлын дээч өгсөн байна. За мөн одоо Санжин Довчингийн дипломатический виза те паспорт надад паспорт нь те. За тэр хилмигдсэний дараа нь болохоор надад паспортыг балладаг шүү дээ бид нар ч нөө хилмигдүүлэлтийн дараа нүдийн сохлоо те зурган дээр зургийг нүдийн сохлоо ингээд баллаад ийм хилмигдүүлэлтийн ийм маш их байдаг шүү архив баримтанд.
Тэгээд Монгол Бирмагийн дээш түүхийн бүгд хурлын тогтоолоор 1965 оны 5 сарын 31-нд бол Санжийн зовчгийн хэргийн тухай одоо ингээд цагаатгсан. Ач холбогдолгүй болсон. Яг ардын хурлын тэргүүлэгчдийн 62 оны 57 дугаар зарилгын 4 заасныг өдөрлөө болгоод Санжийн зовчгийн хэргийг холбогдолгүй болгон цагаатгах зугаа гэсэн. Ийм юу гарсан. За энэ Орос Верховныйсод Оростой их цагаатгалаа бичиг байдаг. За энэ хажууд нь ингээд хэвлэлсэн. Тэгээ ингээд эцэст нь одоо өгүүлэхэд бас одоо юм ярьж болно. Ерөнхийдөө бол энэ гар очил нь маш манай Монголын шин түүхэнд бол маш чухал. Монголын эдийн засгийн зөвхөн ихээхэн ач холбогдолтой. Ялангуяа улс орны эдийн засгийн асуудлыг нам засгийн өмнө хариуцж байсны хувьд Монгол улсын шилдэг банк санхүүгийн ажилд мэрэгчдний хувьд одоо улсын төсөв, орлого зарлага, банк санхүүгийн зээлийг хөгжүүлэх, алам татвар, сүм хийдийн эдийн засгийн хүчний чадлыг бууруулах зэрэг үндэсний санхүү бичлэх асуудал чиглэлд бол олон зуун эрх зүйн дүрм журмуудыг боловсруулсан гаргаж ирсэн. Чи одоо зөвхөн 1900 шинэ эрхтний бодлого бол буюу 1932 он гэхэд 300 гаруй хууль баталж байгаа шээ. 300 гаруй хуулийг батлаад завийн багсахад. Тэгэхээр одоо улс орны эдийн засгийн зузаадахад чин үнэхээр ажиллаж ирсэн. Бүгдээ Монгол улсын эдийн засаг, банк санхүүгийн бодлогыг хөгжүүлэхэд гарамгаа гавьяа байгуулсан. Санхүү банкны мэргэжлийн боловсруулалтыг бэлтгэх томоохон хувь нэмэр оруулсан. Зөвхөн сангийн амин сайд байгаагүй. Монголын банк санхүүгийн асуудлыг бүрэн хариуцж байсан. Улс орлогын зарлагын нэгдсэн төсвийг зохиодог байсан. Үндэсний банк санхүү зээлийн системийг бий болгосон. Мөнгөний шинжилтийг хийсэн гэх мэтлэн олон зүйлүүдийг галдан хийсэн үндэсний шилдэг улс ихэд байсан. Төсөлтний өвлөхөд бид дээр хэлсэн давчин судлалыг хөнзүүлэхийн тулд олон судалгааны шин баримтад илрүүлсэн. Одоо ном болон бичиж байна. Энийг одоо хэвлүүлэхэд одоо санхүүгийн тусалцаа одоо хөгжүүлэх хэрэгтэй. Хүмүүстэй уулзж ярьж байгаа энэ мэтлэн ингэж судалгааны ажил явж байна. Тэгэхээр одоо давчин судлал буюу одоо манай зарчимц багшийн хувийн сан хүмүүстээс энэ сайхан гар авчирна. Монголын түүхэнд ялангуяа Монголын шин түүхийн эдийн засгийн төвөөс бол маш чухал байж байна байжээ гэдэг нь одоо судалгааны үр дүнд илэрч гарч ирж байгаа. Тэгэхээр зарчим цогшийн одоо өөр төрөл өргөсөндөө энэ чухал баримтыг хадгалж байсан. За зоозоо доктортой одоо ингээд энэ судалгаа нийтдээ 10 жил үргэлжилжлээ л дээ бид нар. Тэгээд ингээд энэ судлаачны гарт өгөн зүйтэй болоо гэж бодсон. За хөрөлцөн ирсэн та бүхэнд баярлалаа.